арилж шог байхгүй. Өөрөө мэдчих бах. Хаан гол дөрвөн шүүгийн шийдвэр гараад би тэрийг нөгөө их хол дөрвөн барих асуудлыг хойш байсан. Нийслэлийн шүүхтэр дав заалдаад өргөдлөгөөд хянаад нийслэлийн шүүх хаан гол дөрвөн шүүхийн шийдвэрийг илж одоо хуульж өртсөн шийдвэр байна гэдэг хүчиг болгоцсон. Тэгэхээр бол би тэрийг нөгөө тангар өргөхийг хойшлуулсан хууль өргөсөн асуудал бол байхгүй ч байхгүй. Хууль асуудал байхгүй. Тийм ч бас бид тэр тангар өргөх хэрэгтэй байсан. Гэтэл сонгуулийн ерөнхийлөөр юу хийсэн гэхлээр за нэгдүгээрт нөгөө Батхүү зоригт хоёр нь бол нийслэлийн шүүхийн шийдвэрийг дээд шүүхт одоо дав заалдах байлгүй дээ. Тэрийг нь харъя гэж. Хоёрдугаарт бас одоо Уранга аймгийн шүүх Уранга аймгийн цагдаад бас зарим нэг асуудал гомдол өгсөн гинлээ. Тэр нь яаж хийдэг төхөн тэрийг нь харъя гэд ингээд ийм балаа юм яриад хуулийн хэрэгжүүлэхгүй юм балаа юм яриад ингээд хойшлцсон. Тэгсэн хатлаа Уранга Батхүү ардс намын талд Уранга аймгийн нэг ганц одоо шүүгчийн захирамж хуульж өртсөн захирамж гарангуут энэ бол эцсийн шийдвэр гэдэг ингээд тас тогтчих байхгүй. Тэгэхээр бол энэ бол үндсэндээ ингээд нөгөө ардс намын суудад өвлжилж байгаа байдал нэг өөр бидэнд одоо үйлч хандаж байгаа байдал нэг өөр ингээд ийм одоо эрх тэгш бус одоо тэгш бус одоо хандаад байгаа юм асуудлууд байх. Өнөөдөр тэр ордонд бас мэдээлэл хийж яхад тэр сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэд яригадаад бас нэг хоёр эмэгтэй бас хамт сууж ирсэн шүү дээ. Ер нь та тэр хоёрыг өмнө таньдаг байсан уу? Би тэр хүүхдүүдийг танихгүй юм билээ. За уг нь манай нутгийн хүүхдүүд байна лээ дээ. Оюутнууд юм билээ. За хоёулын жаалан жоох юм байна хүүхдүүд байна лээ. Тэгээд тэд ч одоо намайг бол танихгүй. Ер нь бол сурчлагын хугацаа, сонгуулийн сурчлагын хугацаа бага штэ 20 хоног штэ. Тэгэхээр манай Уранга аймаг шимнэ 19 сумдаа дээр нь тэгээд 80-аад одоо багтай. Тэгээ энэ одоо 20 хоногийн дотор 19 сум тэгээ 80 багаар орд сонгогчтойгоо уулзна гэдэг асуудал ч юм бол маш одоо их ачаалт өглөө 7-оос шөнийн одоо 1 одоо 2 хүртэл одоо бакужж иргэдтэй уулзж ингээд дуусчих ш тэгээд хин хаа ажиллаж байгаа яаж байгааг нь одоо бүүмүүд ингээд бужигнаал одоо вэд чинь ингээд явал дуусчих. Яг одоо ард одоо нөгөө сонгуулийн сурчлагын ажлыг зохион байгуулж байгаа өдөр тутмын ажлыг зохион байгуулж байгаа сумдын одоо сонгуулийн штаб бод шүү дээ. Тэд бол ажил зохион байгуулж. Манайхан бол сонгуулийн ерөнхийлөөр аймгийн тойрог орж ингээд юм байдаг шүү дээ. Тэр хоёр хүүхэд бол насан турш хоёр хүүхэд бол сонгуулийн сургууль ажиллаагүй юм байна лээ. Нөгөө намын болоод нэр дэвшигчдийн сонгуулийн одоо сурчлагын ухуулагч энэ шатрал туслагч нарыг сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлж өнөөх олгуулдаг байхгүй. Тэр бүртгэлд бол ороогүй. Тэр жагсаалтанд ороогүй хүмүүс. Өөрөөр хэлбэл албан ёсны намын болоод бидний одоо хуулагчаар болоогүй, өнөөлөх аваагүй нөгөө шатрал туслагчаар одоо бас бүртгүүлж өнөөх аваагүй хүмүүс. Зүгээр яг хүмүүсүүд одоо сэтгэл нь өөрөө залуу хүмүүс шин оюутнууд бол насан турш оюутнууд манай сонгуулийн штаб сумдаар ажиллаж байсан. Тэгээд ангийнхан тэнд одоо нэг нутгийн хүүхдүүд амраад очсон, ээлж амралт очсон, сургуульд харцсан ангийн хүүхдүүд нөгөө манай намын штабууд, ардс намын штабч ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тэд нар дэврээ хаяа очиж бас нэг дэмий ярьдаг, уулздаг, учирдаг. Яг тэр үед нь одоо нэг зураг мураг авсан байдаг гэж байгаа авсан шиг байгаа юм. Тэгэл одоо энэ одоо нас нуруу хоёр хүүхд ажиллаж байгаа ингээл одоо гүтгэц. Тэгэхээр өргөч гэсэн одоо бас шүүхт мөхт бол өргөдөл гомдлоо гаргасан шүү дээ. Тэгээ ингээд одоо асуудлууд үргэлжлэж яхад ингээд юмш тас цохоод ингээд цааш наваа авчиж байгаа нь бол үнэхээр хулж өрчөж байгаа. Одоо бол маргааныг аль нэг талд нь шийдвэрлэх гэдэг ч юм уу хуулийн тэр хугацаа бол болоогүй үргэлжлээл яваад байгаа юм шиг байна. Уг нь бол одоо бид тэр давдаалтсан 3 дахь хичээлээр бидний оруулсан бидний эрх шиг хөнжөөнд утгаараа нөгөө талаас нь тойргийн хорооч гисэн тэр хоёр хүүхэд одоо гомдол гаргасан учраас шинэ нөхцөл байдал үүссэн тойргийн хороос гомдол гаргасан тэрийг шүүхүүлэг тавьчихсан. Ингээд цаашаа ингээд шүүхийн процесс үргэлжилж байтал сонгуулийн эрх хороо тас цохоод бүх юм хаагаад ингээд их хурл руу аваад орчих واخгүй. Улс төрийн жоохон том сэдв хөндөх гэж оролдъё л да. Одоо та энэ намуудын төлөвшлийг юу гэж хардаг вэ? Одоо бид одоо олон жил намууд бол үндсэндээ шинэ үндэс ардчилсан үндсэн хуулиас бол 20 жил боллоо шүү дээ. Тэгээд одоо үндсэндээ бол бид улс төрийн намын тухай хуулиудаа болоод олон жил болж 20 жил болж байна. Үндсэндээ намууд бол төлөвч чадахгүй. Өнөөр одоо намууд төлөвч чадахгүй. Юу гэхээр нэгдүгürt бол намуудын энэ үзэл бодлын төлөвшил үнэхээр байхгүй байна. Тухайлбал одоо ардчилсан намхт одоо өнөөдөр хүүхдийн мөнгө өгнө гэж байна. Энд чинь одоо бараг ардчилсан юуны барууны намын бараг хийдэг ажил мөн үү шүү. Ингээл энэ чинь бол нөгөө юуны үзэл нөгөө номлолын одоо зөрүү асар зөрүү гарч байгаа байхгүй. Хоёр дахь асуудал манай ардчилсан нам бол өнгөн дээрээ болохоор ардчлалыг өмчлөх дуртай. Ардчлалыг өмчлөх дуртай. Тэгсэн артлаа одоогийн энэ байдлаас харахад бол хуулийг бол уландаа гიშгэж шүү. Сонгогчдын Урангаан одоо 110 мянган иргэдийн сонгох эрхийг бол ноцтоож өрчиж байна. Би тэрийн одоо сонгох эрхийг ноцтоож өрчиж байна. Тийм ээ. Ингээд одоо шүүхийг
үнэхээр одоо анхан шатны шүүхийг бол үндсэндээ нэг одоо шүүгчийг худалдаад авчт юм шүү дээ. Энээс харахад бол ерөөсөө манад бол намуудын төлөвч бол тийм өнгөн тал дээр зүгээр одоо ардчилсан гэж ярьдаг болооч үндсэндээ бол одоо одоогийн явуулж байгаа үйл ажиллагааны сард яг тийм одоо таталтаар одоо нэг буцаад орсон юм шиг. Анх удаа ардчлан яах дээр бол дарчлалыг хөгжүүлнэ. Одоо энэ дарга нарын их хангамжигч одоо би тод санаж 90 он анх гарч ирэх дарчлан бол ер нь одоо дарга нарын баргаж дарга нарын хангамжийг л буулгах чинь гэж анх гарч ирж ирсэн шүү дээ. Тэгээ одоо тэгээд одоо яа тэр дарга нарын хангамж бууж байгаа юм хаана вэ? Хамгийн их одоо хангамжинд орж байгаа бол үндсэндээ өөрсдөө эргэл орчиж шүү дээ. Энэ мэтээс ингээд өнгөцсөн асуудыг харахад бол ерөөсөө намуудын төлөвшөл ерөөсөө явж чадахгүй байна. Энэ төлөвшөхгүй. Чуулганы анх дахь уралдаа ингээд үргэлжлээ явж байгаа зүгээр ажиглагдаж ирсэн зүйл бол танаа Монгол Ардын намын зүгээс ялангуяа намуудын гишүүдийн улсын хурлын сонгогдсон гишүүдийн зүгээс бид бол өмнө ардчилсан намын сөрөг хүчин байхад одоо ингэж ханддаггүй байсан. Хандлага бол арай өөр байсан гэдэг зүйлийг их олон ярьдаг л та. Та энэ дээр юу хэлэх вэ? Тий, би ч гэсэн бас тийм саналтай байна. Ер нь энэ үеигт бол Монгол Ардын нам 2004 оны сонгуульч гэсэн 2008 оны сонгуульч гэсэн арслантай хамтсан газар байгуулсан. Ялангуяа 2008 онд бол олонхын санал авчиад тэгээ ер нь бол ардчилсан намтай бас хамтраад ажиллая. Улс орныхаа хөгжлийг урагшлуулахын тулд энэ одоо амжиргааны түвшин бага иргэдийн ядуурлаас гаргахын тулд хоорондоо одоо тэгж үг хэлэн одоо хэрэлдэж хэрүүл хийж хоёр талдаа гарц сууж зорсох нь ер нь улс орны хөгжлийн төлөө улс их орны одоо энэ хөгжил цэцгэлтийн төлөө тусгай тогтнолын одоо оны төлөө бол хамтраад ажиллая гэдэг ийм одоо 90 зэрэг гараад хамтраад ажилласан шүү дээ. Би бол зөв нэг хэлж байгаа нь бол ардчилсан намыг бол энэ удаагийн сонгуульд манай намтай сонгуулийн үр дүнгээр манай намтай засаг байх гэж хэлж байгаа юм биш. Энэ бол үндсэндээ бид өөрийн намын эрх ашиг бодгоос илүү одоо улс орныхоо хөгжлийн эрх ашиг бодоод ингэж ажиллаж байсан. Хоёрдугаар бид олонх байхдаа сонгуулийн хуулийг батлахч гэсэн тэр олон зүйл дээр бол ардчилсан намын саналыг авч ардчилсан намын одоо тэр цөөнхийнхөө эрхийг одоо эдлэх эрхийг нь одоо хангаж ажиллаж байсан шүү дээ. Тав хүн мэдчихэж байгаа бид одоо бараж үндсэндээ 3 жил шахуу ярьж ээж ардчилсан намын одоо зөвшөлтчиж сонгуулийн хуулийн шинэ хуулийг баталсан шүү дээ. А тэгээд одоо ардчилсан намын нөгөө тавьсан бокетийг одоо бид хүлээж аваад нөгөө эхчүүд олох мөнгө гэмчлэн олон мөнгөний одоо нийгмийн халамжтай холбоотой асуудлыг бас бид шийдвэрлэхгүй л одоо орхичихл байсан шүү дээ. Бид одоо ингэж одоо 46 судалтай байхдаа ардчилсан намд бол дандаа тэр парламент гэдэг бол одоо олонхын дарангуул биш ээ. Парламент гэдэг бол зөвшөлтсдийн байгууллага. Цөөнхийнхээ саналыг сонсож явах хэрэгтэй. Цөөнхийн саналыг олон түмний нэгэнт одоо олон түмний саналыг авч суучаас хүндэтгэлтэй хандаж тэр саналыг нь улс орны хөгжлийн бодолд тусгах ёстой гэсэн юм байдлыг байдгалжчихсан. Гэтэл одоо ардчилсан намын явуулж үйл ажиллагаа яасан 31 судалтай олонх болоог батлаад олонх болцсон юм шиг л одоо ингэж хуулийг одоо улаан гიშгэж ардчлалыг жинхэнэ одоо өөрсдийнхөө баруун гараараа одоо арчил гэж яриад зүүн гараараа одоо энэ арчлаа устгах жаана гэж би болдог гэж одоо хэлмээр л. Одоо Өврөнга сонгуулийн тойргийн маргаантай асуудалд ер нь хэн хожих хэрэгтэй юм бэ? Гол одоо сонгуулийн үр дүнд бол ямар нэгэн хувь хүн улс төрч улс төрийн нам хожих хэрэггүй. Хамгийн гол нь сонгогчтой очих хэрэгтэй. Сонгогч өөрсдөө хожихын тулд хөгжлийг одоо хэнд нүгэл аль намд нүгэл одоо бид улс орноо хөгжүүлж чадах нь уу тийм ээ. Миний одоо амьдрал орон нутаг одоо хөгжилд цэцэглэл авчирч чадах нь гэж бодож өөрсдийнхөө итгэл үнэмшлэр сонголт хийж байгаа шүү дээ. Тийм учраас бол сонгогчтой л хожих хэрэгтэй. Одоогийн одоо энэ байдлаар өчигдрийн сонгуулийн корона байсан явдлаар бол одоо хөрөнгө мөнгөтэй улс төрчид нь одоо хожих. За мөн одоо бас энэ эрх мэдэлд одоо их шунж байгаа парламентод одоо олонх руу дөхөө суудлаа хүчээр одоо төхүүлэх гэсэн улс төрийн хүчин одоо хожих гэсэн ийм явцсан байдлаар одоо өнөхөр одоо явчлаа. Би бол гэж л харж байна. Та Өврөнга аймгийнхантай ер нь холбоо тогтоож байгаа юм. Өврөнга аймгийн иргэд бол надтай ч юм бол байнга холбоотой л доо. Би ч бас Өврөнга аймгийн нэг Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга хувьд бол өдөр тутмын ажил амьдралтай холбоотой байдаг. Энэ чинь Зунжингаал одоо Өврөнгийнх надад бол утсаар ярьж уулзж байгаа. Энэ яагаад одоо